Hi guys, хар самрада тавтай морил. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн ярих хэрэг бол 2008 онд нэг өсвөр насны охин цагдаа дээр очиод аимшигтай зүйлийг ярьснаар эхэлдэг. Түүний аав өөрийн төрсөн охиноо олон жилийн турш кампер дотор төвжиж өдөр бүр хүчирхийлдэг байсан. Тэр охин ааваасаа 4 хүүхэд төрүүлсэн, 3 хүүхэд нь нас барсан. Зармыг нь хашаан доор мөсний хайрцаг дотор болсон байсан. Хамгийн аимшигтай нь энэ бүхэн олон жилийн турш хэний ч нүдэнд өртөлгүй үргэлжилсэн. Гэр бүлийнх нь мэддэг байсан, хөршүүд нь бараг юу ч анзаараагүй, мөн тэр охин зүгтжиж чаддаггүй байсан. Өнөөдрийн хэрэг бол зөвхөн хүчирхийллийн тухай биш, энэ бол та биднийг хайрлаж хамгаалах ёстой эцэг хүний хийсэн сэжийн хэрэг байгаа. Хэрэгээ бэлдэж байх явцад бол миний уур бухимдал бол дээд цэгтээ хүрсэн. Тиймээс хэрвээ эмзэг хүн байх юм бол энэ хэргийг битгий сонсоорой. За харин надтай хамт байж өнөөдрийнхөө адуусыг шүүх хүмүүс минь подкастаа үргэлжлүүлэн сонсоорой. За ингээд өнөөдрийнхөө шүүлтийг эхлэе. Оны 10 дугаар сард Миссури мужийн Cass County-гийн цагдаа нар Рейнхардын гэр бүлийг мөрдний шалгаж эхэлсэн. Эцэг нь 47 настай Даниэл байсан бөгөөд тэр өөрөө мдэггүй ч гэр бүлийнхээ дээр тогтоосон тэр аимшигтай ноёрлон төгсөх цаг нь ирсэн байсан. Миссуригийн түүхэн дэх хамгийн аимшигтай хүчирхийллийн хэрэгүүдийн нэг олон нийтийн өмнө ил болох гэж байгаа нь энэ байсан. Даниэл бол гэр бүлээ олон жилийн турш шууд утгаараа хорж ямар ч эрх чөлөө өгөхгүй гадна ертөнцөөс нууж хүний төсөөлж болох бүхэл аргаар тэднийг хүчирхийлдэг байсан. Мөн энэ түүхийн гол хорон санаат нь бол Даниэл байсан боловч түүний эхнэр Линдаж бараг түүнтэй адил буруутай. Учир нь тэр хүүхдүүдэд хамгаалахын тулд юу ч хийгээгүй. За харамсалтай нь Даниэл болон Линдагийн бага нас эсвэл харилцааных нь ихэнх үед амьдрал нь ямар байсан талаар ямар ч мэдээлэл олж чадаагүй. Энэ гэр бүл хизээ нэгэн цагт эрүүл хэвийн амьдарч байсан уу? Эсвэл анханасаа ийм аимшигын хүмүүс байсан гэдгийг нь бол би харамсалтай нь олж чадаагүй. Миний мэдэж байгаа зүйл гэвэл Даниэл болон Линда хоёр 4 охинтой Terry, Ashley, Hailey and Danny гэсэн. За тэд бол маш тогтургүй эвдэрсэн амьдралаар өсөж хүмүүжсэн. Даниэл гэр бүлээ Оклахома болон Миссури мужийн хооронд байнга жижиг камперт нүүлгэж явдаг байсан. Кампер гэдэг нь болохоор машин дотроо амьдраад явж болоод идэг жоохон том хэмжээний машинууд эсвэл чиргүүлнүүд байдаг. Тэгэхээр энэ хүмүүст бол тогтсон байшин сав байхгүй, хаяг байхгүй, зүгээр машин дотроо амьдраад явдаг байсан хүмүүс байгаа. За Даниэл болон Линда хоёрыг бол маш залхуу хүмүүс байсан гэж ярьдаг. Тэд бараг хизээж ажил хийдэггүй. Үнэн дээр ер нь Даниэл бол ер нь ажилтай байсан эсэхийг бол би мэдэхгүй. Ямар нэгэн тэмдэглэгдсэн юу ч байхгүй. Харин Линда бол хаяа нэг ажил хийдэг байсан ч бараг мөнгө олдоггүй. Тиймээс гэр бүл нь бол маш ядуу хүмүүс байсан. Гэтэ ийм ядуу хүмүүс бол яаж мөнгөгүй амьдраад болоод байдаг гэхээр ядуу болохоор ийм чимний тэтгэмж, хоолны мөнгө, энэний мөнгө, за дээрээс нь хэрвээ сүм мэдрээс харьяалалтай бол тэдрээсээ тусламж авдаг. Тэгэл яаж хийж байгаа л ийм хүмүүс амьдраад байдаг. Тэд байнга нүүдэг байсан учраас охид бол нэг сургууль удаан хугацаагаар суралцаж чаддаггүй байсан. Тиймээс найз нөхдөд болох боломж бол бараг гардаггүй. Тэд нэг сургуулаас нөгөөд байнга шилжүүлдэг байсан бөгөөд эцэст нь бүр сургуулаас нь гаргацсан. Энэ талаар би дараа нь илүү дэлгэрэнгүй ярина. Тэдний амьдрах орчин нь бол бүр аимшигтай байсан. Тэр үргэлж бохир заваан байдаг хамгийн бага охин Дани нэг удаа толгойн бөөсдөх өвчин тусаад бүр бие нь өвдөх хэмжээндээ хүрсэн. За эмээн дараа нь хэлэхдээ Данигийн толгойн дээгүүр бөөс мүлхэж байгааг би шууд харж байсан гэж хэлсэн. Хүмүүс тэдний эрэхтэй түүнийг өвчтөй гэж боддог байсан ч үнэндээ тэр өвчтөй байгаагүй. Түүний толгой бөөсөөр маш их дүүрсэн байсан учраас толгоогоо доош нь бүхийлэг гитэн хүртэл харагддаг. Бүр тийм хэмжээнд хүртэл хүүхдээ бөөсдүүлсэн байгаа. Даниэлд ямар нэгэн эрүүл мэндийн асуудал байсан. За яг юу байсан тодорхойгүй ч гэсэн үүнээсээ болоод нийгмийн халамжийн тэтгэлгийн мөнгө авдаг байсан. Тэр мөнгө нь бол гэр бүлийнх нь гол орлого болж ашигладаг байсан. За тиймээс энэ гэр бүл тогтвортой, аз жаргалтай, амьдралтай байгаагүй нь бол ойлгомжтой. Үүн дээр нэмээд Линда болон Даниэл хоёр бол огт таарамжгүй байсан бөгөөд хүүхдүүдийнхээ өмнө үргэлж хэрэлдэж маргалдаг, за заримдаа бүр зодтолдогч байсан. Линда заримдаа гэрээсээ яваад хит хоногоор алга болдог байсан ч эцэст нь үргэлж буцаж ирдэг байсан. Даниэл бол маш хүчирхийлэгч, хяналттай хүн байсан бөгөөд бүх хүүхдүүдтэй хатуу ханддаг байсан. Гэхдээ түүний хүчирхийллийн
ихэнх нь нэг охин дээр төвлөрдөг байсан. Энэ хэргийн ихэнх судалгаа бол зөвхөн тэр охины талаар ярьдаг. Учир нь тэр гэр бүлийн хамгийн аимшигтай хүч эрхийллийг амссан хүн нь байсан. Даниэл өөрийн 2 дахь охин Ашлиг онилсон. Яагаад гэдгийг мэдэхгүй ч тэр Ашлиг тусгаалan сонгож 10 гаруй жилийн турш аимшигтайгаар тамлаж, үргэлж айдастай байлгасан. Даниэл Ашлиг дөнгөж 5 настай байхад нь бэлгийн хүчирхийлэл үлдэж эхэлсэн. Тэр үед бол Линса хөгшин хүмүүсийг асран хамгаалах төвд ажилдаг байсан тул ихэнхдээ гэртээ байдаггүй байсан. Ингэснээр Даниэл хүүхдүүдтэй гэртээ ганцаараа үлддэг байсан бөгөөд яг энэ үедээ Ашлиг хүчирхийлж эхэлсэн. Тэр үед гэр бүл нь өвөө эмээгийнхаа гэрийн ард байрлах чиргүүлэн байшинд амьдарч байсан. Даниэл 5 настай Ашлиг өвөөгийнх нь гараж руу дагуулan ороод "За бид нэр энд дүр эсгэж тоглоно" гэж хэлдэг байсан. Тэд эмч болж жүжиглэн гэж хэлээд тэр Ашлиг тос хэр болсон төмөр сандал дээр суулгаад эрүүл байгаа эсхийг нь шалгах хэрэгтэй гэж ярьдаг байж. Эхэндээ яг л эмчийн үзлэг шиг жүжиглдэг байсан ч энэ нь үргэлж Даниэл бол Ашлиг бэлгийн хүчирхийлэлд өртүүлэхээр төгсөгдөг. Эхэндээ Даниэл Ашлиг өөрт нь бэлгийн үйлдэл хийхийг албадаг байсан ч удалгүй энэ нь 5 настай хүүхдийг бүрэн хүчинд хэмжээнд хүрсэн. Ашли будилж, айж, тусламж дуудахыг хүсдэг байсан ч чаддаггүй. Яагаад гэхээр аав нь түүний амийг нь гараараа дараад хашгирч чадахгүй болгодог байсан. Мөн хүчирхийлэл үлдэж байхдаа Ашлигаар өөрийгөө тэрвүүлж надад хайртайгаа харуул гэж шаарддаг байсан. Эдгээр дайралтууд заримдаа бүтэн 1 цаг үргэлжилдэг байсан бөгөөд Даниэл бол хин нэгэнд хэлвэл чамайг ална шүү гэж Ашлиг үргэлж сүрдүүлдэг байж. Тэгээд 5 настай охиноо хүчирхийлсний дараа машиндаа суулгаж 7-Eleven гэдэг дэлгүүр рүү аваачин амттан авч өгдөг байсан юм байна. Яг л шагнал өгч байгаа мэт. Цаг хугацаа өнгөрөх тусам хүчирхийлэл уламд орцоор Даниэл бол Ашлиг өдөр бүр заримдаа өдөрт 2 удаа хүчирхийлдэг болсон. Өглөө 1 удаа, орой 1 удаа. Тиймээс Ашли хизээж тайван байж чаддаггүй байсан. Нэг хэсэг Даниэлийн нэг найз тэдэнтэй хамтарч амьдарч байсан бөгөөд Даниэл тэр найзаараа ч гэсэн Ашлиг хүчирхийлүүлдэг байсан. Охин хэлэхдээ би жаахан охин байсан. 5 настай. Түүний хамгийн сайн найз манад амьдардаг байсан. Тэр намайг хүчинсэн. Тэр намайг хүчсэнсний дараа аав маань бас намайг хүчинсэн гэж шүүхтэр ярьсан. Бусад охид заримдаа чиргүүлэн байшин дотор байхдаа аав нь эгчийг нь хүчиндэж байгааг сонсдог байсан. Даниэл хэрвээ хин нэгэнд Ашлид юу хийж байгааг хэлвэл тэднийг ч бас ална гэж бүгдийг нь сүрдүүлдэг байсан. Тиймээс Даниэл бол гэр бүлийнхээ бүх хүнийг айдаст автуулчихсан. Эгчийг нь аав нь хүчирхийлж байгааг мэдсээр байж юу ч хийж чадахгүй байна гэдэг ямар аимшигтай, ямар арчаагүй мэдрэмж байсныг төсөөлөхөд ч хэцүү. За мэдээж энэ ээж Линда нь энэ бүхнийг мэддэг байсан нь тодорхой. Гэхдээ тэр үүнийг зогсоохын тулд юу ч хийгээгүй. Хүүхдээ хамгаалаагүйгээр зогсохгүй бүр нөхөр нь өөр охинд анхаарал хандуулж байна гэж атаархаж өөрийнхөө хүүхдийг яг нөхрийнхөө нууц амраг мэт харьцаж байсан гэсэн үг. Гэтэл үнэндээ Ашли бол аавынхаа аимшигтай бэлгийн хүчирхийллийн золиос нь байсан. Тиймээс Линда хизээж тусалж байгаагүй, хизээж хамгаалаагүй, юу ч хийгээгүй. Мөн дээрэс нь Ашлид өөрийнхөө төрсөн охинд маш харгас хэрцгий ханддаг байсан. Ашлигийн хэлснээр ээж нь түүнийг хамгийн муухай үгээр доромжилж өөрийг нь болон эгч нарыг нь аавынх нь харгислаас хамгаалах ямар ч орлого хийгээгүй гэж шүүхтээр яригдсан. Даниэл тэднийг бүгдийг нь тусгаарлаж байнга нүүлгэн. Ихэнхдээ орон нутгийн хүмүүс хүртэл тэднийг тэнд амьдралыг мэддэггүй. Танилцах хугацаа ч олддоггүй, хүмүүс эдгээр хүүхдүүд байдаг талаар бараг юу ч мэддэггүй байсан. Тэд яг л хар дарсан зүүд дотор амьдарч байгаа мэт ганцаараа үлдсэн бөгөөд тэднийг аврах хүн ирэхгүй гэдгийг ойлгож эхэлсэн. 2003 онд Ашли дөнгөж 13 настайдаа анх удаага жирэмсэн болсон. Энэ үеэс Даниэл гэр бүлийнхээ хяналтыг улам чангалж эхэлсэн. Тэр 4 хүүхдээ бүгдийг нь улсын сургуулиас гаргасан. Өмнө нь зарим сургуулиуд хүүхэд хамгааллын төвд олон удаа мэдээлж байсан ч Даниэл бол яаж хийж байгаад үүнийг мэдээд мөрдөн шалгалт эхлэхээс өмнө гэр бүлээ аваад нүүжигдэг байсан юм байна. Тиймээс Ашли жирэмсэн болмогц бүх октоо сургуулаас нь бүр мөсөн гаргахаар шийдсэн. Яагаад тэгэхээр Ашли ердөө 13 настай байсан болохоор хүмүүс асуулт асууж эхлэх нь тодорхой болсон. Үүнээс урьдчилан Даниэл сургуулаас бүгдийг нь гаргаад дахин нүүгсэн. Ашли ердөө 6 дугаар ангийн боловсролтойгоор сургуулаасаа гарч явсан нь энэ байсан. За ингээд бүх хүүхдүүд нь сургуульд явах болсон учраас одоо энэ Даниэлийн хийж байгаа хүчирхийллийн хэмжээ бол улам нэмэгдэнэ.
Тэр одоо өөрийгөө юу ч хийгээд мултарч чадна гэд итгэсэн байгаа. За бүр хүн алсан ч мултарч чадна гэж бодсон. Учир нь энэ хэрэг бол зөвхөн хүчирхийлэл, ойрын төрлийн хүмүүсийн бэлгийн харилцааны тухай биш, Даниэл мөн хүн амны хэрэгт холбоотой. За энэ нь бол дараа нь яригдана. Тухайн үед Ашли 13 настай өөрийн төрсөн эцгээсээ жирэмсэн. Дээрээс нь өдөр шөнөгүй түүний хүчирхийлэлд өртсөөр л байсан. Гэхдээ бүх зүйл үүнээс ч дор болж эхэлдэг. Яг энэ үеэс Даниэл Ашлиг кампертаа түгжиж эхэлсэн. Ашли тэр жижигхэн юм дотор бараг 24 цагийн турш хоригддог байсан. Даниэл бүр камперны хаалган дээр цоож хийж Ашлиг яг хоригдол шиг түгждэг байсан. Тэнд бие засах газарч байгаагүй, тэр Ашлиг бие засах гэж гадагшааж гаргадаггүй. Тиймээс Даниэл түүнд зүгээр л хувин өгөөд бүх хэрэгцээгээ тэр хувин дотор л хийгэж шаардсан. Магадгүй хаяа нэг усан орохыг зөвшөөрдөг байсан бах. Гэхдээ тэр нь ч бас тодорхой биш. Ашлигийн хэлснээр бол баяр ёслол хамаатнуудтайгаа хамт оройн хоол идэх зэрэг гэр бүлийн уулзалт болоход ч түүнийг оролцуулдаггүй байсан байна. Өвөө эмээтэйгээ уулзах эрхч түүнд байгаагүй. Тэр зүгээр л кампер дотор үлдэх ёстой байсан. За тэгээ мэдээж Даниэл бол өдөр болгон тэр кампер руу орж Ашлиг хүчирхийлдэг. Үндсэндээ Ашли бол өөрийн төрсөн эцгийн бэлгийн боолн болсон л гэсэн үг. Тэр жирэмснийхаа туршид ганц удаа эмчид үзүүлээгүй, ямар ч жирэмсний хяналт байгаагүй. Даниэл түүнийг эмнэлэг төрүүлэх бодол огт байгаагүй. Учир нь эмчнэр хүүхдийн эцгийн талаар асуулт асуух нь тодорхой байсан бөгөөд Даниэл бол мэдээж тийм эрсдэл үүрхийг хүсээгүй. Тиймээс тэр тухайн үед 14 настай болсон байсан өөрийн хүүхдээр эмчгүй, их баригчгүй, өвчин намдаах эмгүүгээр тэр бохир хүйтэн кампер дотор төрүүлэхээр шийдсэн. За тэгээ мэдээж яг л тийм зүйл нь болсон. 2004 оны 3 сарын 24-ний шөнө 14 настай Ашли төрөх өвдөлт өгч эхэлсэн. Эхэндээ юу болоод байгааг тэр бүр ойлгоогүй. Зүгээр л хөвлийн хэсгээр нь маш хүчтэй өвдөж сэрсэн байна. Тэр хүүхэд нь дотор нь маш хүчтэй хөдөлж байгааг мэдэрч эцэст нь төрөх цаг ирснийг ойлгосон. Тэр шөнө Даниэл Ашлитай хамт кампер дотор унтаж байсан бөгөөд хамгийн том охин Терри камперын дээрх хэсэгт нь унтаж байсан. Ашли чимээгүйхэн очиж аавыгаа сэрээд "Ааваа, хүүхэд одоо гарах гэж байх шиг байна" гэж хэлсэн. Харин Даниэл үүний хариуд гараа атгаж Ашлиг чанга дугуурлаа гэж нүүрлүүн цохино гэж сүрдүүлсэн. Учир нь Терри унтаж байсан бөгөөд Даниэл түүнийг сонсчихгүй гэж айсан. Гэхдээ үндэ бол яагаад энэ Террийг мэдчихвэ гэж санаа зовж байсан айгүй ойлгомжгүй байсан. Яагаад тэгэхээр бүгдээрээ л Даниэл бол Ашлид юу хийж байсныг нь мэддэг байсан. Тэгээд Ашли энэ ааваас нь жирэмсэн болсон гэдгийг ч мэдчихсэн. За гэхдээ тэр шөнө тэгээд Даниэл бол Ашлиг аль болох чимээгүй байхыг тушаагаад ингээд энэ хүүхэд ямар ч өвчин намдаах юмгүй бохир ариутгаагүй кампер дотор төрсөн эцгийнхээ хүүхдийг чимээгүй төрүүлэхээс өөр аргагүй болсон. Ашли охин хүүхэд төрүүлж түүндээ Ethel гэдэг нэр өгдөг. Нөхцөл байдал ямар аимшигтай байсан ч Ашли бол охиндоо үнэхээр хайртай байсан. Түүнийг хамгаалахыг хүсдэг байсан ч гэхдээ Ашли хүүхдүүдэд хамгаалж чаддаггүй байсан. Түүний амьдрал үүнээс хойш уламж дороодох болно. Хүүхэд төрсний дараа Даниэл дахин нүүх хэрэгтэй гэж шийдсэн. Хин нэгэн сэжиглэхээс сэргийж тэр гэр бүлээ Миссури мужийн Монтрose хот руу ойролцоогоор 300 милийн зайд нүүлгсэн. Этhelийг төрөх үед бол тэд Оклахома мужийн Дастин гэдэг хотод амьдарч байсан. Харин Ethel төрсний дараа ингээд Миссури мужийн Монтрose руу нүүсэн байна. Энэ хүртэл болсон явдлууд бол мэдээж маш эмгэнэлтэй, харамсалтай, бүр хүний төсөөлхийн аргагүй амьдралаар амьдарч байсан. За гэхдээ эндээс эхлээд үүнээс ч илүү олон эмгэнэлтэй явдал болж эхэлнэ. Нэг өдөр Ethel 3 эсвэл 4 сартай байхдаа кампер дотор байсан жижиг буудангаас өнхөрч унаад толгоогоороо газар мөргсөн. За мэдээж хүүхэд уйлсан, өвдөж байсан, шаналж байсан, түүнд эмнэлгийн тусламж хэрэгтэй байсан. Ашли Ethelийг эмнэлэгт аваачхыг маш их хүсэж ааваасаа гуйсан. Гэхдээ Даниэл бол шууд татгалзаж зүгээр юу сүртэй санаа зовлтгүй гэж хэлсэн. Гэхдээ хүүхэд зүгээр байгаагүй. Маргааш өглөө нь Ашли сэрэхэд Ethel орныхаа хажууд нас барсан байдалтай олдсон. Хэрвээ Ethel тэр уналтынхаа дараа эмнэлгийн тусламж авсан бол амьд үлдэх магадлал өндөр байсан. Гэхдээ Даниэл өөрийн аимшигтай нууцыг хадгалах гэж улаарсандаа тусламж авахаас татгалзаж эцэстээ Ethelийн амьд хүрсэн. Тухайн үед Даниэл Ethelийг бол газрын хөрсөнд өнгөц болсон ч дараа нь дахиж ухаж гаргаад Миссури мужийн Ivy Bend хотод байрлах найзынхаа газар дахин оршуулсан.
За мэдгүй би бол энэ үед Ашлиг яг ямар сэтгэл зүйтэй байсныг бол төсөөлж чадахгүй байна. Өөрөө жоохон охин байсан. Тэгээ дээрээс нь хүүхэд төрүүлсэн. Тэгсэн чинь даанч тэр охин үхсэн. Тэгэхээр энэ хүний сэтгэл санаа бол ямар амар байсан бол. За гэхдээ Даниэл бол түүнд ямар ч амсах боломж өгөөгүй. Эслийн өхөл өөрөө буруутай байсан мөртлөө Ашлиг ямар их шанаж байгааг огт тоогоогүй. Тэр Ашлиг өдөр бүр өдөрт олон удаа хүчирхийлсээр л байсан. За ингээд энэ бүхэн бол олон жил үргэлжилсэн. Дараагийн 4 жилийн хугацаанд Даниэл Ашлиг 3 удаа жирэмсэн болгосон. Эслийн нас барсны дараа Даниэл гэр бүлээ Миссури мужийн Harrison Vale дахь өөрийн ээжийн газар руу нүүлгсэн. Түүний ээжийг Dolores гэдэг байсан. Dolores-ийн байшин газрын урд хэсэгт байсан бөгөөд Даниэл гэр бүлтэйгээ арын хашаанд нүүж ирэхийг зөвшөөрсөн. Тэнд нэг чиргүүлэн байшин мөн кампринч байсан. Harrison Vale-д ирээд удалгүй Ашли дахин жирэмсэн болсноо мэдсэн. Түүний 2 дахь хүүхэд 2005 оны 8 сарын 2-нд төрсөн. Энэ удаа хүү байсан бөгөөд түүний жинхэнэ нэрийг хамгаалахын тулд Том гэж дуудчихъя. Энэ удаа Ашли төрөх үедээ бол кампер дотроо цор ганцаараа байсан. Тэр камперийн жолоочийн хэсэг рүү мөлхөж очоод ганцаараа төрсөн. За дараагийн хэсэг бол бүр үнэхээр итгэмээргүй. Даниэл энэ хүүд сүү эсвэл хүүхдийн тижэл авч өгөхийн оронд усанд кофений сүү холиод уулгадаг байсан. За тэр нь ингээд энэ Том гэдэг хүүгийн амьд амьдрах тижэл хоол хүнс нь болсон. За энэ нь мэдээж энэ хүүгийн шүдийг нь бол аимшигтаа сүйтгэсэн. Том 4-5 настай байхдаа 18 сувгийн эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Би ингээд хайж үзсэн л дээ. Тэгсэн чинь 4 настай хүүхэд бол ер нь ойролцоогоор 20 гаруй шүдтэй байд юм байна. Тэгэхээр Томын 20 шүднийх нь 18 нь маш гүн, маш хүнд цоорцсон байсан гэсэн үг. За тэгээ мэдээж ийм олон гүн цооролттой шүдтэй амьдрах ямар аимшигтай өвдөлт байсан бол гэж бол төсөөлөхөд ч хэцүү. Түрүүн хэлсэнчлэн энэ Даниэл бол гэр бүлийнхнийгээ ээжийнхээ гадаа авчираад амьдарч байгаа те. За энэ ээж Долорес нь болохоор гэр бүлтэй ийм ойрхон амьдарч исэн болохоор хамар доор нь бол юу болж байгааг уг нь бол мэдэх ёстой шүү. Гэхдээ Долоресын хэлснээр бол тэр хүүгээ юу хийж байгааг огт мэдээгүй гэж мэлцдэг. Ашли хоригдож байсныг мэдээгүй, Ашли хүүхэд төрүүлснийг ч мэдээгүй, бүр Том гэдэг хүүхэд байдгийг ч мэдгүй гэж хэлдэг. Юу ч мэдээгүй. Бүр юу ч мэдээгүй. Худлаа ярьж байгаа нь бол мэдгэж байгаа байстай тий. Тэр шүүх хурал дээр юу гэж хэлсэн гэхээр за тэд нар бол хаалгаа үргэлж цоочтой байлгадаг байсан. Тийм болохоор би арагшаа очиж чаддаггүй байсан. Би тэр камп руу бүр 3 жилийн хугацаанд нэг ч очиагүй. Тэд нар тэнд амьдардаг байсан. Гэхдээ би тэнд хүүхэд байгааг мэдээгүй, би юу ч мэдээгүй гэж шүүх хурал дээр хэлсэн. Долорес Даниэл болон Линда хоёрыг залхуу хүмүүс гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэр хоёр хүүхэдтэй болох ёсгүй хүмүүс байсан. Хүүхдүүдэд байх ёстойгоор нь асарч халамжилдаггүй гэж хэлсэн. Гэхдээ тэр хүчирхийлэл болж байсныг огт мэдээгүй гэж дахин тангаргалсан. За хэрвээ энэ хүү хашаанд тоглож байвал Даниэл бусад охидоо харуулт гаргадаг байсан юм байна. Хэрвээ имэн эсвэл өөр хэн нэг нь тэдний амьдарч байгаа хэсэг рүү ирж байгааг харвал охидууд тэр хүүг хурдан аваад кампер руу оруулах ёстой байсан. Харамсалтай нь Том бол ямар ч хүн тэр тусмаа хүүхэд хизээж харах ёсгүй зүйлсийг харж өссөн. Даниэл Ашлиг Томын нүдэн дээр хүчирхийлдэг байсан. Энэ жоохон хүүхэд кампер дотор хоригдож өөрийн аав, өвөө нь ээжийг нь нүдэн дээр нь хүчирхийлийг хардаг байсан гэсэн үг. Хүү бол мэдээж маш их айж бухимддаг байсан. Тэр Даниэл ээжийг нь өвтгөхөө болооч гэж уйлж гуйдаг байсан байна. 2006 оны 11 сарын 17-нд Ашли 3 дахь хүүхдээ төрүүлсэн. Тэр дахин нэг хүү төрүүлж түүнд Жак гэж нэр өгсөн. Жакийн төрөлт бол өмнөх 2 төрөлтөөсөө өөр байсан. Төрөлт нь илүү удаан үргэлжилж, илүү их өвдөлттэй, ерөнхийдөө хүнд хэлбэрийн төрөлт байсан байна. Жак бас нилээд жижиг төрсөн, яг хэдэн килограмм төрснийг нь бол мэдэхгүй. Учир нь түүнийг хизээж эмчид үзүүлээгүй. Гэхдээ Жакет эмчийн тусламж үнэхээр хэрэгтэй байсан. Ашли төрсөн өдрөөс нь эхлээд л түүнд ямар нэг зүйл буруу байгааг анзаарч эхэлсэн. Жакийн амьсгал нь байнга давчтаж, цээж нь хэржигддэг байсан юм байна. Ашли яг юу болсныг мэдэхгүй ч их хүний зөнгөөрөө бол Жакет яаралтай эмнэлгийн тусламж хэрэгтэй гэдгийг мэдэрсэн. Гэхдээ мэдээж Даниэл бол зөвшөөрөөгүй. Яг л урд нь хэлсэн шигээ зүгээр болно яагаачгүй л гэж хэлсэн. Ашлид хийж чадах зүйл үнэндээ юу ч байгаагүй. Тэр кампер дотор төгжигдсэн утас ашиглах боломжгүй, туслах хүн байхгүй. Тиймээс Жакийн бие муудаж байгааг зүгээр л харж суухаас өөр аргагүй болсон гэсэн үг.
Жак төрснөөс хойшоо 1 сарын дараа түүний бие бол маш хүнд байгаа нь тодорхой болсон. Ашли сандарч эхэлсэн. Шүүхийн баримт нь Жакийн байдлыг ингэж дурдсан байдаг. За тэр гараа бараг хөдөлгөж чадахгүй, цээж болон уушиг нь бөглөрсөн, халуурсан, сүүгээ ууж чадахгүй, бөөлжиж байсан бөгөөд бөөлжис дотор нь салс гарч байсан гэж тэмдэглэгдсэн байсан. Энэ бол ердөө 1 сартаа нэраа хүүхэд байсан. Гэтэл Даниэл түүнийг эмнэлэгт аваачхаас татгалцсан. Гэхдээ энэ бүхний хажууд бол Линда гээд нөгөө эмээ гэх юм одоо юу гэх юм шулан байсан. Тэр ч бас Жакийг эмнэлэгт аваачаагүй. Өөрөө ээж хүн штэ. Шүүхийн баримтаар бол тэдний амьдарч байсан газар маш ойрхон хит хитэн эмнэлэг клиникүүд бол байсан. Долоросын герт утасч байсан. Тэд энэ хүүхдэд туслах боломж байсан. Гэхдээ мэдээж туслаагүй. Шүүхтэр Даниэл Жакийг эмнэлэгт аваачихгүй гэсэн шалтгаанаа тайлбарлахдаа ингээд өөрийнхөө хүүгээ хоолой гуурсанд орооцолцсон байдалтай байхыг харахыг хүсээгүй гэж тайлбарласан. Гэхдээ жинхэнэ шалтгаан нь ойлгомжтой. Тэр өөрийнхөө хүчирхийлэл, цусан төрлийн сексийн харилцаагаа илчлэгдэхээс айж байсан. Баригдахаас тийм их айсандаа энэ нэраа хүүхдийн амийг золиослоход ч гэсэн бэлэн байсан гэсэн үг. Даниэл бол зөвхөн жаргуу им авч өгөхийг зөвшөөрсөн, зүгээр л дэлгүүрээс ороод өвчин намдах юм гэсэн үг. Түүнээс цаашаа бол өөр юу ч хийхийг хүсээгүй. Хэсэг хугацаанд Жакийн бие арай дээрдэж, амьд үлдэж магадгүй ч юм шиг харагдсан. Гэхдээ 2007 оны 2 сар гэхэд шинж тэмдгүүд бүр хүчтэйгээр дахин сэтэрсэн. Ашли дахин аваасаа Жакийг эмнэлэгт аваачиж өгөөч гэж гуйсан. Жак амьсгалахын тулд маш их тэмцэж байсан ч Даниэл дахиад татгалцсан. Ашли 2 өдөр дараалан унталгүй Жакийг харж суусан. Тэр хүүхдээ твэрч юу ч хийж чадалгүй, бие нь улам муудаж байгааг харсаар байсан. Жак ч нүдэн дээр нүхэж байсан. 2 өдөр унтаагүй Ашли эцэст нь туйлдаад Жакийг твэрсэн чихтэй нүдээ түрхэн зурайнаад дуг хийсэн. Харин сэрхэд Жак амьсгалахаа болцсон байсан. Жак Ашлигийн гарн дээр нь нас барсан. Мэдээж Даниэл огт тоогоогүй, Жакийг эмнэлэгт аваачаагүйдээ харамсан, гуниглсан, шинжийг бол огт үзүүлээгүй. Харин ч Жакийн үхэл бол Ашлигийн буруу гэж хэлсэн. Бурхан чамайг шийтгэж байна. Чи Томас илүү Жакэд анхаарал тавьсан болохоор Бурхан Жакийг чамаас авсан гэж түүнийг буруутгаж эхэлсэн. Даниэл Жакийн цогцыг тэр жижиг кампер дотор бүтэн 2-7 хоног байлгасан. 2-7 хоногийн турш Ашли тэр кампер дотор түгжигдэж 3 сартай нас барсан хүүхдийнхээ цогцос нүдэн дээр нь муудаж байгааг харахаас өөр аргагүй болсон. Тэр 2-7 хоногийн турш үхлийн үнэр дунд суусан. Эцэст нь Даниэл түүнийг оршуулахаар шийдсэн. Тэр мөсний хайрцаг авчирч Жакийн цогцыг дотор нь хийсэн Ашли хүүхдийн хүнжил, жижиг тоглоомон машин, Teddy Bear зэргийг Жактай хамт мөсний хайрцагт хийсэн. Дараа нь Даниэл Жакийг ээжийнхээ газар дээрх гаражны доорх нүхэнд булсан. За энэ дээр дахин сануулгад бол нэгдүгээрт Ашли бол энэ үедээ өсвөр насны хүүхэд хിവэрэл байсан. Ердөө 15 эсвэл 16 настай. Хоёрдугаар Даниэл бол түүнийг өдөр бүр хүчирхийлсээр л байсан. Энэ бүхэн бол ард нь үргэлжилж ийсэн. Ерөөсөө ингээ хүүхэд өвчтөй байлаа, жирэмсэн боллоо гэд энэ хүчирхийлэл хизээч зогсоогүй. Ашли хүүхдүүдийнхээ үхэлд гашуудаж байхдаа ч гэсэн аавдаа өдөр бүр хүчндүүлсээр байсан. 2008 оны 4 сарын 6-нд Ашли 4 дахь хүүхдээ төрүүлсэн. Тэр камперны дээд хэсэг төрсөн бөгөөд Даниэл болон түүний хүү Том ч гэсэн хажууд нь байсан. Энэ төрөлт ч гэсэн маш удаан, хүнд, өвдөлт ихтэй болсон. Харамсалтай нь Голди гэж нэрлсэн охин нь амьгүй төрсөн. Ингээд Ашли 4 хүүхдийнхээ 3-ыг нь алдсан. Даниэл Голдигийн цогцыг мөсний хайрцагт хийж Жакийн хажууд болсон. Тэр хүүхдүүдийг юу ч биш юм шиг хайсан. Учир нь түүний хувьд тэр үнэхээр юу ч биш байсан. Гэхдээ Азар бол энэ хар дарсан зүг дуусах дөхөж байсан. Би энд бусад эгчдүүсийн талаар бол нэг их яриаггүй, өмнө хэлсэнчлэн тэдэнд ямар хүчирхийлэл үйлдэгдсэн талаар надад бол тийм их мэдээлэл байгаагүй. Гэхдээ тэд аав нь эгчт нь юу хийж байгааг хараад жигшиж сэтгэлээр унаж байсан нь тодорхой. Олон жилийн турш Даниэл бол хэн нэгэнд хэлбэл та нарыг ална шүү гэж сүрдүүлж байсан. Гэхдээ Голдигийн үхлийн дараа Ашлигийн нэг дүү нь одоо хангалттай гэж шийдсэн. Тэр ах дүү нараа аврах ёстой гэж бодож эхэлсэн. 4 эгчдүүсийн 3 дахь нь болох Хейли 2008 оны 10 сард зүхтаж чадсан бөгөөд шууд цагдаа дээр очиж бүх түүхээ ярьсан. Тэр нас барсан хүүхдүүд хүчирхийлэл, цусан төрлийн бэлгийн харилцаа, хоригдол мэт амьдрал гээд бүгдийг хийлсэн.
Мэдээж ийм түүх сонссон цагдаа нарт бол энэ түүх хитрхи аимшигтай худлаа юм шиг сонсогдож байсан. Яаж ийм мангас олон нийтийн дунд амьдарч байхад хинч мдээгүй байдаг байна гэж бодогдсон. Гэхдээ азар цагдаа нар Хейлигийн яриаг ноцтойгоор авч шууд мөрдөн шалгалтыг эхлүүлсэн. Гэхдээ Даниэл бол Хейли алга басыг мэдмэгцээ түүнийг цагдаа руу явсан гэж ойлгоод зүхтсан. Тэр Ашли, Том болон 22 калибрын гар бууга аваад явсан. Зүхтаж байх хугацаанд Даниэл Ашлиг ална гэж сүрдүүлдэг байсан. Тэр бууга түүн рүү чиглүүлээд 3 биш 1 л хүн зүхтаж явбал дээр гэж хэлээд Ашлид гол руу машинтаа орж амиа хорлож байна гэсэн захиа бичгийж тушаасан. Гэтэ Ашли тэр захиаг бичгээс шууд татгалцсан. Тиймээс Даниэл тэр төлөвлөгөөгөө хэрэгжүүлээгүй. Даниэл сандарч юу хийхээ мэдэхгүй болсон. Хаашаа явахаач мэдэхгүй. Эцэст нь тэд Даниэлийн нэг найзын фарм дээр очиж тэнд 4 сар нуугдсан. Тэгээд 2009 оны 1 сарын 1 өдөр Ашли олон жилийн турш сонсхийг хүлээж байсан дуугаа сонссон. Цагдаагийн машинуудын маш чанга чимээ гарч цагдаа нар хаалга нүдэж Даниэлийг гарч иргэж тушааж байсан. Даниэл эцэст нь баривчлагдсан. Тэр дахиж Ашлид хизээж гар хүрч чадахгүй болсон. Даниэлийг насан туршаагүй хүүхэд хүчинсэн ойрын төрлийн бэлгийн харилцаа хүүхдийн амь нас эрсдэлд оруулсан мөн Жакийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгасан. Энэ хэрэг ил болсны дараа Этелийн цогцос Оклахома мужийн Дастанд булсан байдалтай олдсон. Ашлигийн эгч дүүс болох Терри болон Хейли нар цагдаа нарыг Этелийн булш руу дагуулж атсан байна. Жак болон Голди хоёрын цогцос бол ээжийнх нь гэрийн газар дээр булсан байсан. Даниэл баривчлагдах үеэр доллароос байшингаа зарсан бөгөөд шинэ эзэд нь тэр хоёр мөсний хайрцгийг олсон. Хайрцгийг онгойлгоход дотор нь 2 бяцхан хүүхдийн цогцос олдсон. Эцэст нь Ашлигийн 3 хүүхдийг зохих ёсоор оршуулж бүгдийг нь нэг оршуулгын газарт хамт нутаглуулсан. Байцаалтын үеэр Даниэл өөрөө Ашлитай бэлгийн харилцаатай байснаа хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ тэр бүх бурууг Ашли руу чиххийг оруулсан. Ашли өөрийнх нь төрсөн охин шүү дээ, өөртөө сэтгнэж өөрийг нь хүсдэг байсан нь илт байсан мөн өөрөө эхэлж бэлгийн маягийн үйлдэл хийдэг байсан гэж хэлсэн. Ёо, энэ охин 5 настай байсан шүү дээ энэ бүхэн эхлэхэд. Шоронгийн өрөөнд нь нэгжлэг хийх үеэр хамгаалагчид Даниэлийн Ашлид бичсэн захидлыг олсон. Тэр захидалдаа Ашлиг өөрийн сүйт бүсгүй гэж дуудсан байсан. Захиандаа бичгтээ миний сүйт бүсгүйд би чамд маш их хайртай. Солиорцъя. За энэ захидал Даниэл баривчлагдсанаас хойшоо 8 сарын дараа бичигдсэн. Өөрөөр хэлбэл баригдаж ял сонссныхаа дараа хүртэл тэр өөрийн охинтойгоо энэ аимшигтай харилцаагаа үргэлжлүүлэхийг хүссээр байсан гэсэн үг. Тэр бүр энэ тэнэг бодолтой нэг өдөр Ашлитай гэрлэж хамт ирээдүйтэй болно гэж итгэдэг байсан байгаа. За гэхдээ мэдээж бодит байдал дээр бол Ашли түүнийг үзэн яддаг байсан. Тэр хэлэхдээ аавыгаа баривчлагдсан тэр өдөр бол түүний амьдралын бүр хамгийн аз жаргалтай өдрүүдийн нэг гэж хэлсэн. Өдөр бүрийн хүчирхийлэл эцэстээ дууссан, хоригдол шиг амьдрал дууссан, зодуур, дарамт дууссан Ашли 19 жилийн амьдралдаа анх удаа чөлөөтэй амьсгалж чадсан мэт санагдсан. Одоо түүний хүсэж байсан ганц зүйл нь бол аавыгаа өөрт нь, хүүхдүүдэд нь, мөн дүүнерт нь хийсэн бүхнийхээ төлөөсийг түлхийг харах үлдсэн байсан. Эцэст нь хэрэг шүүхэд шилжсэн бөгөөд Ашли маш зоригтойгоор гэрчийн суудлын дээр гарч бүх түүхээ ярьж өгсөн. Тэр хідэн цагийн турш уйлсаар амьдралдаа туулсан аимшигтай зүйлсийг дэлгэрэнгүй ярьсан. Үннийг хэлэхэд бол өмгөөлөгчд үйлчлүүлэгчээ хамгаалах ёстой гэдгийг бол ойлгож байгаа ч гэсэн яг иймэрхүү хэрэг дээр яаж өмгөөлж чаддаг байна гэсэн бодол бол бас үнэхээр орж ирдэг шүү. Даниэлийн өмгөөлөгч Ашлиг Даниэлийн төрсөн охин биш байсан байж магадгүй гэсэн тайлбар гаргаж ирсэн. Магадгүй ойрын төрлийн бэлгийн харилцааны ялаас мултрах гэж л оролцсон байх. За мөн өмгөөлөгч Жакийг Ашли унтаж байхдаа санамсаргүйгээр бүтээж алсан байж магадгүй гэж хүртэл хийсэн. Хамгийн аимшигтай нь энэ хүчирхийлэгч аав Даниэлд нь өөрийг нь дэмжиж байсан хүмүүс байсан. Тэрний нэг нь бол мэдээж түүний ээж Долорес. Энэ бүх хугацаанд хүүгийнхаа талд зогссон. Тэр бүр Ашлиг болсон зүйлд хэсэгчлэн буруутай мэтээр ярьсан. Тэр хэлэхдээ Ашли бол аавынхаа хажууд үргэлж байдаг байсан, яг л өөрөө энэ харилцааг хүсдэг байсан мэт сэтгэгдэл төрүүлсэн зүйлсийг хэвлэлд ярьж өгсөн.
Дээрээс нь тэр бүр хэрвээ ингээд Даниэл үнэхээр Ашлид ингэж их төвөг болдог байсан бол яагаад зүгээр яваад өгөөгүй ингээд байгаад байсан бэ гэж телевизэд ярьсан байвал яах вэ? За тэр бас дээрээс нь ээж Линдаг буруутгасан. Хэрвээ Линда зөв ихнэр зөв ээж байсан бол ийм зүйл болохгүй байх байсан. Миний хүүхэд бол ямар ч буруугүй бусад хүмүүс буруутай гэж ярьсан. За ингээд мэдээж нөгөө алин модноосоо нэг хол ундаггүй гэдгийн адилаар ээж нь ийм хүн болохоор энэ Даниэл бол ийм адгуусал байгаа аахгүй юу? За магадгүй энэ ээж нь энэ Даниэлтай секс хийчихсэн юм болов бид нар мэдэхгүй шүү дээ. Гэхдээ Даниэлийн зөвхөн ээж нь өмгөөлөөгүй түүний аваг ах, аваг эгч хоёр ч гэсэн шүүхтэр ирж дэмжсэн. Түүнийг аваг ах Джеймс хэлэхдээ за би ингээд шүүх танхимыг тойруулж харахад бол Даниэлийн талд байгаа нэг ч хүн алга би тэр хүнийг хайрладаг. Тэр тийм ч муу хүн биш гэж хэлсэн байгаа. Шүүгчдийн бүрэлдэхүүн шийдвэр гаргахад ердөө 2 цаг хагасыг зарцуулсан. Даниэл бүх зүйл дээр буруутай тогтоогдож бүх насаараа хоригдох ял дээр нэмээд 22 жилийн ял сонссон. Өөрөөр хэлбэл тэр хизээж шоронгоос гарахгүй л гэсэн үг. Даниэлд ялын тогтоолыг уншихаас өмнө түүний хохирогч Ашли шүүгчийн өмнө хэлсэн. Тэр хэлэхдээ тэр миний хүүхэд насыг надаас булаасан, намайг хитрхи эрт ээж болгосон. Мөн дээрээс нь Даниэлээс одоо ч гэсэн айдаг өөрийг нь алж магадгүй гэж боддог тухайга хэлсэн. Бас түүний хэлсэн хамгийн сэтгэл өвтгөн юм нь болохоор тэр өөрт нь хайртай итгэж болох ээж аав байдаггүй нь үнэхээр намайг амьдралын энэ гүн ангал руу унагсан гэж хэлсэн. Гэхдээ Ашли болон түүний эгч дүүс үүгээр зогсоогүй тэд ээжигээ ч гэсэн ял авах ёстой гэж үзсэн. Харин гэрээсээ зугтаж цагдаад очиж хийсэн Баатар охин Хейли хэлэхдээ за нэгдүгээр аав маань насан туршдаа шоронд орох болсонд би баяртай байна. Тэр биднийг зодож эгчийг минь хүчиндэг байсан. Дараагийнх нь ээж маань ч гэсэн шоронд ялзраасаа гэж хүсэж байгаа тухайга хэлсэн. За харин шүүхээс Линдаг хүүхдийн амь нас эрсдэлд оруулсан мөн гэмт хэргийг нуун дарагдуулахад саад учруулсан гэмт хэрэгт буруутгасан. Эцэст нь тэр хэрэгээ хүлээх тохиролцоо хийж 7 жилийн хорих ял сонссон байна. Энэ нь шүүгчийн өгч болох хамгийн дээд ялын хэмжээ нь л энэ байсан юм байна. Линда бол эхнээсээ л энэ хүчирхийллийг мэддэг байсан. Ашлигийн хүүхдүүд Даниэлийнх гэдгийг мэддэг байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тэдний хүүхдүүдээс зөвхөн нэг нь л амьд үлдсэн. Линда тулгсан хэрэгүүд нь Ашлигийн аюулгүй байдлыг хамгаалаагүй мөн мөрдөн шалгалтанд саад учруулсан гэх зөвүүл ангууд байсан. Прокурорууд яагаад энэ тохиролцоог хийсэн гэдгээ тайлбарлахтаа болохоор яагаад тэгэхээр шүүхтэр гэрчлэх тийм сэтгэл зүйн дарамт гэдэг юмыг гаргаж ирч энэ хүн ялгүй үлдэх боломж аягүйх байсан учраас энэ хүнтэй ямар нэгэн байдлаар тохиролцоо хийж ял өгөхийг хүссэн учраас ийм тохиролцоо хийсэн гэж тайлбарласан. За Ашли болон энэ эгч дүүсийн талаар бол сүүлийн үеийн мэдээлэл бол төдийлөн байгаагүй. Гэхдээ Даниэл баривчлагдсны дараа Ашлиг зарим хамаатнууд нь асарч амьдралаа шинээр босгоход нь тусалсан гэсэн мэдээлэл байсан. Тэр сургуультай буцаж орсон, ахлах сургуулийн дипломоо авахын төлөө хичээж эхэлсэн. Мөн нэг ресторанд ажилд орж тэнд Heath Brooks гэдэг залуутай танилцаж тэд 2011 онд гэрэлсэн. Даниэл баривчлагдсны дараа тэдний дундаас ганцхан амьд үлдсэн хүү Том бол асрамжийн газарт шилжсэн. Ашли шүүхээр дамжуулан Томыг буцааж авах эсвэл ядаж уулзах эрх авахыг оролцсон ч дор хаяж 2 удаа татгалзсан хариу авсан. Хамгийн сүүлд Ашли охин бол энэ доктор Фил гээд шоунд оролцсон байсан. Тэрэн дээр хэлэхдээ би сургуультай буцаж орсон, ажилтай болсон, 7 хоног 4 хоног ажиллаж байгаа, найзуутай болж эхэлсэн. Мөн дээрээс нь надад тусалдаг хүмүүс байгаа. Одоо ч гэсэн сэтгэл зүйн зөвлөгөө аваад явж байгаа. Гэхдээ одоо би нэг л юм хүсэж байгаа. Би зүгээр л хүүгээ хүсэж байна. Надад хэрэгтэй ганцхан зүйл нь миний хүү гэж хамгийн сүүлд хэлсэн. За энэ доктор Фил шоуны дараа тэр дахин нэг удаа шүүхтэр очиж шүүгчээс хүүтэйгээ уулзах эрхийг хүссэн. Гэхдээ дахиад л хүсэлтийг нь татгалцсан. Түүний хүүг бол асрамжийн гэр бүлийн асрамжинд хിവэр үлдсэн гэж мэдээлсэн. За энэ Ашлигийн дүү Хейли бол зүгээр л үнэхээр баатар. Тэр зүхтаж цагдаа дээр очсон. Ааваасаа байнгын үхлийн сүрдүүлэг авч байсан ч гэсэн эрсдэл гаргаж түүний зоригийн ачаар энэ гэр бүлийн хар дарсан зөвд эцэстээ дууссан. Миний хувьд бол яг энэ гэмт хэргийн талаасаа бол ингээд дуусж байгаа юм шиг санагдаж байгаа. Гэхдээ одоо ингээд сэтгэл зүйн шарахтай болоод энтэйгээ насан туршдаа ингэж тэмцэж амьдрах гэдэг бол бас аюу том тустай хэрэг юм шиг надад санагддаг. Тэгээд мэдээж ийм аимшигтай амьдрал үзсэн хүмүүсийн сэтгэл санаа бол хизээч нэг өдөр ингээл
Би одоо зүгээр болсон ингээл хизээ нэг өдөр ингээд зүгээр идчихгүй маш олон жил цаг хугацаа зарцуулж байж нэг арай гайгүй болох юм болов тэрнээс яг шууд ингээд зүгээр болчихгүй хизээж 100% идэрэхгүй тэр бүхнийг мартна гэж байхгүй. Тэгэхээр одоо дараагийн тэмцэл нь бол энэ сэтгэл зүйн дарамттайгаар тэмцэх үлдсэн бах та. Миний энэ хөдөлж байгаа энэ сувг маань яг 100% бодит гэмт хэрэг дээр яригддаг болохоор би бол хизээч сайн сайхан зүйл ярьдаггүй. Энэ заваан гэмт хэрэг дундаа надад бас хамгийн жигшүүртэй санагддаг нь бол энэ төрсөн эцэг өх үр хүүхдүүдийн хоорондын гэмт хэрэг байдаг. Ээж аавыгаа алах, одоо энэ шиг ингээд өөрийн үр хүүхдээ хүчиндээд бүр ингээд жирэмсэн болгоод алж ийн гэхээр ийм хэрэгнүүд бол бүр үнэхээр учрыг нь ойлгохгүй. Яг уу ямар нэгэн танихгүй хүнийг алах, танихгүй хүнийг хүчинтгийг бол ойлгож ийн гэж хийхгүй. Яг уу зүгээр ойлгож байгаа юм шиг дүр эсэгчий. Энэ танихгүй хүмүүс чинь болохоор одоо тэр хүнийг танихгүй болохоор тэр хүний гэсэн ямар нэгэн сэтгэл юуж байхгүй болохоор хүчиндээд алж ийн гэж ойлгож болох ч гэсэн өөрийн одоо мах цусны тасархааг ингэж хүчрхийлж алж ийн гэдэг бол бүр хэлэх зүг олдохгүй. Энэ хүмүүс бол анханасаа л ийм эцэг их байхааргүй бараг хүн болж төрхөөргүй байсан ийм амьтад байгаа байхгүй юу? За ингээд өнөөдөр та нартай ээлжит нэгэн яргачныхаа талаар ярьж өглөө. Ингээд дугаараа эхнээс нь дуустал нь сонссон та нартай баярлалаа. Дараагийнхаа дугаараар уулзлаа. Баяртай.